За. Окей. Өнөөдөр бол нэг тийм гоё зүйлсийн тухай ярина. Гэхгүй ямар юм бэ? Shit. 3 жил бичлэг хийгээгүй. Тэгээ ер нь бичлэгүүд хийхгүй байх гэж бодож исэн. Тэгсэн улс төр намайг бичлэг хийлгүүллээ. Үнэхээр би дуурахгүй чадахгүй. Өнөөдөр дуу хоолойгоо илэрхийлж гин гээд өөрсдийнхөө дуу хоолойг зараад явж байгаа залуус нь илэрхийлээд явж байхад үнэхээр чин сэтгэлээсээ дуу хоолойгоо илэрхийлэх хүсэлтэй хэсэг нь бол чимээгүй үлдэж болохгүй гэж бодож байгаа. Нэг ч ихсэн бичлэгийг би өөрийнхөө зүгээс тавих нь миний үүрэг юм болоо гэж бодоод энэхүү бичлэгийг эхлүүлж байна. Тэгээ Монгол ардын намын хувьд ярихад бол яг том нам хүний нөөц ихтэй айгүй олон хүмүүсийг татж чадна. Яагаад тэгэхээр хүчтэй нам, том нам, түүхтэй нам. Тэгээ дээрээс нь ирэх барьж байгаа нам. За сүүлийн 28 жил ирэх барьсан нам. Тэгэхээр мэдээж хэрэг ихэнх боловсон хүчин итгэж орно. Гэхдээ өнөөдөр энэ та бүхний харж байгаа энэ сонгуулиар гарч байгаа энэ жагсаалт. Энэ жагсаалтыг харж романтик бодлоор сонголтоо хийж болохгүй. Энэ Лука гэд нэгт орцсон байгаа залуугийн би медиумыг нь уншдаг байсан. Боловсралтай залуу боловсралтай. Гэхдээ 1000 тэр залуу боловсралтай байлаа гэд намынхаа бодлогыг хэрэгжүүлэх байхгүй. Намынхаа үндсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллах байхгүй. Өнөөдөр тэр хүн 1000 мундаг юм яриад 1000 нам дотроо ороод үзэлцэх гэж үзээд тэр хүмүүсийн дээр ирэх ашиг, тийм үү, мөнгө, тэгээ авилгал энэ зүйлтэй тэр хүн нүүр тулахаас өөр аргагүй болох байхгүй. Хэрвээ энэ жагсаалтанд орж байгаа хүмүүс тэр зүйлийг сүрх юм бол тэр хүмүүс зүгээр л энэ тоглоомноос гарна. Ойлгож байна уу? За Монгол ардын намын тэг үзэл баримтлал нь юу юм? Гингүү социал демократ нам гэж өөрсдөө тунхагладаг. Социал демократ гэдэг чинь ерөөсөө ард түмнээсээ маш өндөр татварыг татан хуримтлуулаад эргүүлээд нөгөөний хүрэлцээгүй байгаа нийгэмдээ за эрүүл мэндийн бодлого, за боловсролын бодлого, тийм боловсролыг үнгүү болгох, эрүүл мэндийн үйлчилгээг үнгүү болгох, за тэтгэврт гарсан хүмүүсийн халамжийг нь өндөр байлгах, тийм үү. За ажилгүйдлийн хүртэл халамжийг австрт олгодог. Гэх мэтлэн энэ буцааж эргүүлээд энэ нийгэмдээ хөрөнгө оруулалт хийснээр эрх тэгш биш нөөцтэй тэр хүмүүст нь эрх тэгш байдлыг үүсгэнэ гэдэгт тогтолцоо гэх юм. Тэнгүүд Монгол тэр нь яаж хэрэгжээд байгаа вэ гэхээр Монгол ардын нам төгс татвараа татж байгаа заяа. Маш өндөр татвар татдаг. Тэгээд эргүүлээд бидэрт юу хүсэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Өнөөдөр бид нарт ганц борооныхоо усыг шийдэж чадахгүй үерлээд машин живээд хүн үхэхэд амьдарч байгаа аахгүй да хэдүүлээ. Ойлгож байна уу? Тэр мөнгө нь хайчаад байгаа юм бэ гэдэг асуултыг маш сайн бодох хэрэгтэй. Ямар мөнгөөрөө төр өнөөдөр ингэж баян цатгалан 9 жорын сан байгуулаад боловсролын зээлийн сан гээл хүн болгонд боловсрал эрхтэгш олгохын тулд боловсролын зээлийн сан зарласан шүү дээ. Тэгэхэд боловсролын зээлийн сангийн 80-90% нь Монгол ардын нам өөрсдөө авсан шүү дээ. Тэгэл нөгөө арчилсан намынхаа нөгөө даргаыг нь сайхан туг тагчаал нөгөөхийгөө сайхан пропаганда хийгээл сууж байгаа байхгүй. Гэтэ би бол тэр арчилсан намын даргаыг бол өмөрөхгүй. Гэтэ тэр нь зүгээр өөртөө амар тийм инээдтэй байгаа байхгүй. 80-90% нь өөртөө идчихэ. Айгу мундаг урдаас их цаан богдыг гаргачаад айгу мундаг авилгалтай тэмцэж байгаа баачка нар болоод явж байгаа байхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан. За жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих сан багхгүй тэр. Тэгэхээр тэрэн донд учралч гэсэндээ өөр орцсон л явж исэн шүү дээ. Өнөөдөр сайхан нэртэй цэвэр данстай учрал сайд. Тэгэхээр ерөөсөө л ингэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр татвар төлөөд энэ халамж өндөр байлгах, эрүүл мэндийн салбарыг төгс байлгах, тийм үү, энэ боловсрал, за энэ соёл, тийм үү, энэ халамж, энэ ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэл, энэ олон асуудлуудыг шийдэхэд тэр мөнгөө захиран зарцуулж авах ёстой нам маань өөрөө тэр хураасан мөнгөө бүгдийг идсэн байхгүй да. Хүссэн мөнгөө иддэг. Ийм замбраагүй нийгмийг өнөөдөр бид нар бүтээсэн байна. Өнөөдөр бид нар хяналт тавьдгүйгээрээ өнөөдөр бид нар улс төрийг ерөөсөө сонирхдаггүйгээсээ болоод ийм аимшигтай монструудыг хэдүүлээ бүтээсэн байна. За өнөөдөр оюун эрдэнэ телевизээр хичнээнч телевизээр нэгэн зэрэг нэг нэвтрүүлгийг цацаад байгаа юм би. Энэ нүрээ юу хэлээд байгаа юм бэ? Бид нар хэвлэл мэдээллийн эрх чөлөөгүй болж байна гэдгийг илэрхийлээд байгаамаа.
Өнөөдөр бидрийг хүсээгүй байхад төрөөс захиалгаар бүх олон нийтийн телевиз сувгуудаар дамжуулж түгээж ийн гэдэг чинь өөрөө тэгж чадчихна гэдэг чинь өөрөө өнөөдөр бидэрт юу илтгэхэд байна вэ гэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө independence гэдэг зүйл байхгүй болцсныг илтгэхэд байгаа байхгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө байхгүй болж байна гэдэг чинь ерөөсөө л Оросын холбооны улстай яг адилхан болцсон байна л гэсэн үг. Өнөөдөр Оросын холбооны улсын политикийг харах юм бол нэг намд хамгаалж баддаг. Единая Россия гэдэг. Ганцхан сөрөг хүчинтэй байсан. Тэр сөрөг хүчин 1000 өрүүлзүүд дийлэхгүй. Угаасаа алуулдаг. Бүх сөрөг хүчний лидерүүд алуусаар ирж исэн. Ард түмэн ингээд оллогдмал, ядуу, үгээгүй ядуу шүү. Сумдууд, аймагуудад бүр аимшигын нөхцөл байдалд амьдардаг. Тэр хүмүүсийг телевизээр нь дамжуулаад пропагандагаар дамжуулаад тэр хүмүүсийг угждаг. Тархийг нь илжрүүлж байгаа явдал ахгүй. Тэр ард түмэн үнэн мэдээллийг мэдэхгүй байна гэсэн. Яг тэрнтэй адилхан Монгол улс ганцхан Улаанбаатар хот шүү дээ. Аймаг сумдуудад амьдарч байгаа тэр 30-аас дээш насны ах эгч нар, тэдний үр хүүхдүүд тийм үү. Тэр бүх хүмүүс ямар мэдээлэл сонсож, өсөж торниж нийгэмшж байгаа вэ гэдэг чинь маш чухал фактор гэх юм уу. Өнөөдөр яагаад сонгуул болгоноор орон нутгаас дийлэх мандат байдаг юм бэ? Яагаад Улаанбаатар тэн хагас нь нийт ард түмний тэн хагас нь амьдрдгийн мөртлөө орон нутагт дийлэнх нь байгаа. Яагаад гэвэл орон нутагт угаасаа л пропаганда явсаар ирсэн. Тэнд мэдээллийн хүртээмжтэй байдал, инновац, тийм үү? Одоо бидний Сүхбаатарын талбайн 5 км-ийн радиус дотор ярддаг стартап, инновац, тэгэл гадагшаанаа гарах, англи хэл, тийм сэдв тэнд байхгүй. Өнөөдөр бид нэр Сүхбаатар талбай дээр жагсахаар гарахдаа зөвшөөрөл авч иж жагсах эрхтэй гэж боддоо. Оросд байна штэ. Яг адилхан заяа. Москва, Санкт-Петербург хоёрт л хүмүүс гарч жагсдаг. Жагсаад шоронлоо хүрэгддэг. Лоозон барьсныхаа төлөө. Өөрийнх нь дуу хоолойг илэрхийлснийхаа төлөө. Өнөөдөр бид нар яг тийш алхаж байгаа байхгүй. Өнөөдөр бид нар өөрсдийнхөө дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөөгөө боомлуулад өнөөдөр бид нар Сүхбаатарын талбай дээр гараад хүссэн үедээ нэгдэж тайван жагсаал хийх эрхгүй ард түмэн байхгүй. Үгүй бүр санаж гин үү? Хүрэл сүхийн тэр мимик хийсэн залууг яаж зовоолоо? Үгүй бид нар сошиал медиа дээр хүртэл мим хийх эрхгүй нийгэм болчиход байна шүү дээ. Энэ нийгмийг хэн бүтээгээд байгаа юм бэ? Өнөөдөр би үнэхээр Монгол ардын намыг гараасаа гэж хүсэхгүй. Монгол ардын нам 100-ийн 30% эзлүүл окей. Тэгээ 20% эзлүүл окей. Өнөөдөр парламентын засаглалыг арчилсан болгож ийж, олон намын төлөөллийг тэнцээ суулгаж ийж, олон намууд хоорондоо нэгнийгээ хянаад явах эрүүл тогтолцоо үүсэх байхгүй да. Тэгэхгүй дан нэг намын одоо энэ бичлэг дээр харагдаж байгаа шиг нэгэн тэгж хэлэхээр бүгд дагаад ингээд захирагддаг. Хүрэл сүхэнд суу гэхээр суудаг, бос гэхээр босдог сайдтай байхаар ч өнөөдөр Монгол улс эрх чөлөөний орон болох юм бэ? Тэгээ Монгол ардын нам ийм хүчтэй болсон яг үнэндээ арчилсан намын үнэхээр арчаагүй байгаагийн үнэн. Өнөөдөр арчилсан нам арчаагүй байхгүй. Нэгдмэл байж чаддгүй. Дотроо бөөн фракцтэй. Ингээл хоорондоо үзэлцээлээдэг нам дотроо. Гэхдээ бодол үзэлтэй саяны сонгуулиар жагсаалтын листээ батлах гэж бөөн бие хамгаалагч нар тайзных нь урд нь зогссон. Тэгээ баахан баачганаар ойрлоод ПМ-гээрээ дуудалцаад ингэж байгаа зүйлээ арчилсан намынхан дотоод тархлаа гэж хараад байдаг. Дотоод арчлал гэж хараад байдаг. Гэтэ энэ арчлал чинь 90 онтойгоо дууссан юм аа. Хүн өнөөдөр дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй байж болно. Гэхдээ ийм бүдүүлэг, ийм цензургүй дуу хоолойгоо илэрхийлж гин гэдэг нэрийдлэр нэгнээ доромжилдаг, торхирдог. Энэ зүйлийг бол би арчилсан намтай хизээж энэ дээр санал нийлэхгүй. Арчилсан нам нэртэй энэ бол зүгээр л базар. Одоо энэ бол наран туул зах дээр зогсдог анаа нарын хэрүүл ахгүй. Ерөөсөө л нэг тийм доод түвшний хэрүүл гэх юм уу. Арчилсан намаас нэр дэвшиж байгаа боломжтой чадварлаг хүний нөөцүүд байна. Гэхдээ 1000 тэр хүний нөөцүүд байлаа гэд нам нь өөрөө дотроо бүтцэн ийм замбраагүй, нам нь өөрөө дотроо ийм өвээггүй, хоорондын харилцаа нь ийм ойлгомжгүй. Үгүй бүр жагсаалтаар хинээг гаргах вэ гэдэг дээр хүртэл бүр ийм замбраагүй байж болохгүй шүү дээ. Ийм тохиолдолд арчилсан нам дийлэх болох юм бол энэ нийгмийг самран заяа. Энэ уянгаа гэд нэг хүүхэн байдэн штэ бүр хэрүүлэгээл яваад идэг.
Сайн нөгөө нэг арчилсан намын хүн суманд өөд болоод оюун эрдэнэ арчилсан намын төв штаб дээр нь хурж ирээд ган төмөртэй уулзаад яах оронд үүдэнд нь уянга лайв хийцэн зогсож байгаа байхгүй. Яагаад? Наад лайваар болчих. Яагаад? Сайн байна уу? Гэхдээ харин оюун эрдэнэ манай намын босгоор давж орж ирж байгаа нь юу хийгээд байгаа юм? Одоо оюун эрдэнэг огцруулна. Тэ? Манай нам. Чи лайв хийгээд намайг бити байцгаа. Та нар жоохон ус төрөөс хоёул гэж байна. Энийг унтраач л та. Чи намын дарагтайгаа ярилцчих. Өөрийнх нь толгойж байгаа багийнх нь хүн манай намыг хүнийг алчлаа дарга. Тэ? Наад лайв унтраач. Ган төмөрхаа. За гар барьч. Огцруулна. Одоо оюун эрдэнэг огцруулах зодон руу оръё. Юу цотон бэ? Наадхаа унтраа. Та нар бодоод үзтээ. Энэ хүмүүс сонгуульд оролцож байгаа. Энэ хүмүүс ард түмнээсээ сонголтыг нь авах гэж байгаа хүмүүс аахгүй юу? Энэ хүмүүс манай намыг дэмжээрэй гэд хамтдаа хөтөлцөөд бид нар ийм мөрийн хөтөлбөртэй ийм бодлого хэрэгжүүлэх ийм нам юм аа, ийм нэгдмэл ойлголттой, нэгдмэл тэмүүлэлтэй ийм хүмүүс юм аа, ийм баг юм аа гэж танилцуулж байгаа мөртлөө бүүн ийм лайв свичин яваал те энэ одоо уянгаа гэдээ одоо хаанаас ч гараад ирсэн бүдүүлэг энэ бүр мэдхгүй энэ бол ингээд энэ улс төр биш байгаа аахгүй да энэ зүгээр улс төр биш улс төр ийм байж болохгүй улс төр бол бодлогын мэтгэлцэн байх хэвээр бодлогын өрсөлдөөн байх хэвээр те үзэл баримтлалын өрсөлдөөн байх хэвээр байтал өнөөдөр энэ манай Монгол улсад байгаа энэ улс төр бол зүгээр онигоо аахгүй юу тэр хоорондоо зодтолдог те энэ зодтолдог үйл явдал бол жилээс жилд болдог. Байнга болдог. Гэхдээ эн чинь ерөөсөө инээдтэй биш аахгүй. Ерөөсөө фаны биш. Өнөөдөр төр барих гэж байгаа хүмүүс шүү дээ. Төр барих гэж байгаа хүмүүс хоорондоо зодтолдож гарч ирд юм уу? Би бол тэгж бодохгүй. Тэгэхээр өнөөдөр бидний Монгол улсад за чөлөөт эдийн засаг бий болсноос хойш ирэх барьж байгаа хоёр том нам маань энэний нөхцөл байдалтай өнөөдөр бидрийг өдөртөж авч явжээ. Энэ бол бидний үнэн. Одоо тэг яах юм бэ? Энэ нийгмийг өнөөдөр бид нар өөрчлөхгүй юм бол тий бид нар оролцоотой байж иж сонголтоороо өөрчлөхгүй юм бол яаж өөрчлөх юм бэ гэдэг асуултыг би үнэхээр тэр улс төрөөс хол баймаар вэ гэдэг тэр мундаг гоё лайфстайлтай залуучуудаас бүгдээрэнгээс нь асуумаар байна. Тэгэхээр залуучуудыгаа сонгуулаа өгөхдөө сөрөг хүчнээ сонгож байна гэж бодож л өгөөрэй. Ерөөсөө сөрөг хүчнөө л бид нар өнөөдөр сонгох гэж байгаа. Яагаад тэгэхээр Монгол ардын нам тэртээ тэргүй маш том аппараттай. Тэр хүмүүс бүр хангалттай мөнгө хайж байгаа. Өнөөдөр өчнөө контентууд, дуу, клипүүд хүмүүс худалдаж аваад, троллууд худалдаж аваад, тэгэл нөгөө нэг засаг дарга, аймагуудын тэр толгой, төрийн тэр данхрын том аппарат тэр чигтээ маань нийтлээ ажиллаж байгаа гэж харах хэрэгтэй. Бидрээр маань тутахгүй гэх юм уу? Тэгэхээр хэрвээ сонголт хийх гэж байгаа бол сөрөг хүчнээ сонгож гинэ гэж бодож сонголтоо хийх хэрэгтэй. Арчилсан намаас мэдээч эрэг прогрессив ганц хоёр залуучууд бол харагдаж байгаа. Гэхдээ арчилсан нам чинь бас тий. Одоо 90 оноос хойш л засаглалаа шүү дээ. 90 оноос хойш арчилсан нам сөрөг хүчний ажлыг хийж чадаагүй шүү дээ. Хоорондоо задлаад, хоорондоо үзэлцээд за энэ арт түмний хүч нам гэдэг энэ гүндлаагийн нам баггүй юу? За би бол үнэхээр гүндлаахыг бол юм хийж чадна гэж бодохгүй нүү. Энэ бүгд найрамдах нам гэд бас байгаа юм. Энэ хүний нам бас нөө 60 сайхангаа нам. За та эдийн тэнгэр телевиз дээр мэтгэлцээнийг нь харсан бол бүр инээдэв. Би бол бүр үнэхээр ойгоц. За одоо ийм хүмүүсийг ч одоо сонгоод юун прогрессив те юун инновацлог асуудлуудыг шийдэх вэ? Үеийн өнгөрөөцөн ийм хүмүүсийг зүгээр шууд хасах хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Аюу хатуу. За өөр чинь энэ үндэсний эвсэл гэдээ бас нэг шинэ нам гараад ирсэн. Энэ маш нэг тийм надад жоохон нэг тийм мапантай санагдаад байгаа. Яа тэгэхээр үндэсний эвслийн тэргүүн хэм блэ намтай хоёр штеп. Би болохоор нэг хэсэг намтай хоёрын талаар амар контентууд ухаж үзчихсэн байхгүй. Тэгээд нэг Мунзуу гэдэг нэг бачка гэдэг зэ бүр he's so funny. Яг үндэ бол мань хүн бол ингээл нэг тийм бол бүтггүй л гар. Дандаа л нэг болд бүтггүй юм ин хийдэг байсан л гарна юм шиг байгаа намтай хоёрыг 6 жил хамт явсан байгаа байхгүй намтай хоёртай. Тэгээ та хэд Мунзуу гэд хайгаад үзээрэй. Ярилцлагууд нь бүр саваан заяа. Зарим нь үнэн, зарим нь худал байж магадгүй. Би бол үндэсний эвслийг зүгээр орхимоор байна. Тэг ингээд төрдөө орхимоор байна. Одоо энэ 4 жил энэ хүмүүс юу дуурах нь гэдгийг хармаар байна гэх юм уу? Эон нам. За энийг ч мэдгүй мэнэ.
хэцүүхэн л царайтай хүмүүс байна да ер нь бол. Уучлаарай би үнэхээр ингээ хүмүүсийг те царайгаар нь ч юм уу өмсөж зүүснээр нь ч юм уу ялгарлан гадуурхахыг бол хүсэхгүй байна. Гэхдээ нэг хүний нэг юм шийдэмгийн харц байдаг штэ. Ингээ прогрессив харц. Энд чинь бидрийг төлөөлөх политик хүн шүү дээ. Эдгэр чинь бидрийг төлөөлөөд шудраг бусын өмнө парламент дотор дуу хоолой өөрөх хүмүүс шүү дээ гэж бас харж хүмүүсээс харах хэрэгтэй байх гэж бодож байна. Бодлогын мэтгэлцэн айгүй чухал фактор гэж би бас харж байгаа. Яа тэгэхээр парламентд орсон хүмүүс бол угаасаа хоорондоо мэтгэлцэх байхгүй. Байнгын мэтгэлцэнтэй ажиллана гэсэн үг. Үгүй надад эн чинь буруу санагдаж байна. Яагаад гэвэл гэдэг дандаа аргументтэй хоорондоо харилцсан. Байнгын энэ хоорондын нэг юм мэтгэлцэнтэй хилцээр явна. Тэгэхээр мэтгэлцдэг чадвартай байх тусмаа хүчтэй сөрөг хүчин болж чадна гэж харах хэрэгтэй. Эрх чөлөөний эвсэл нам гэдэг энэ их сонирхолтой нам байна. Мягмар дож гэж залуугийн мэтгэлцээнийг бол би үнэхээр надад л таалагдсан. Бусад хүмүүсүүдийг нь бол би ерөөсөө мэдэхгүй юм байна. Тэгэхээр шинэ гарч ирж байгаа намууд танигдах хугацаа хэрэгтэй. Энэ хүмүүс органикаар угаасаа энэ жил одоо ингээд улс төр нэр дэвшээд сонгуульд нэр дэвшээд тодорхой хэмжээнд танигдаад дараачийн сонгуул болтол ямар ажлууд хэрэгжүүлэх вэ? Яаж нийгэмдээ танигдах вэ? Ямар шаардлагуудыг парламентаас тавих вэ гэдэг тэр ажлуудыг нь аюул сайн харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр танигдаагүй хүмүүсийг бол одоо яа гэх вэ? Одоо яагаад ч сонгож чадахгүй шүү дээ танигдаагүй юм чинь. Иргэний зориг ногоо нам гэдэг наараа ороод ирсэн байгаа байхгүй да. Яагаад наараг оруулж байгаа юм бэ? Иргэний зориг ногоо нам гэж одоо хиний нам юм бэ? Намын дараа Батбаатар гинэ. Ээлдээ энэ Батбаатар гэдэг хүн заяа өөрийнх нь чагсаалтын хоёроор наараг оруулж ирэнгүүтээ наараг сошиалор амир сэвэтэй алхоор нь чагсаалтын хоёрт оруулж байгааг бол би энэ хүнийг бол зүгээр лидер гэж чадахгүй хүн гэж харж байна. Шууд. Ерөөсөө л чагсаалтынхаа хүмүүсийг яаж сонгосноос нь л би бол шууд гэж тодорхойлно. Юу наараа вэ? Болийл да одоо хэдүүлээ те энэ одоо бүрэн цирк болж штэ бидний парламент наараа юу хийдэм бэ? Лайв хийгээ суудаг лайв ч хүн бидний парламентод ороод тэр хүмүүстэйгээ бодлогын түвшинд мэтгэлцэж чадах юм уу? Ардын намдаа идүүлээд дуусна сте тэр чинь ийм олон жилийн туршлагатай намын өөдөөс мэтгэлцэж суух гэж ийж наараа мэтийн хүмүүсийг чагсаалтын хоёрт оруулаад байх юм бүр. Би бол өөрийнхөө түвшинд бол ингээд хэнийг яаж сонгохоо л ингээд та харуулчлаа. Хүн нам бол би надад амар таалагдж байгаа хүн нам бол үнэхээр таалагдж байгаа. Хүн нам үнэхээр анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш тууштай явж байгаа. Имиж айгуу гоё авч явж байгаа. Хоорондоо айгуу нэгдмэл үнэт зүйлтэй байж чадж байгаа. Тэг айгуу цэвэрхэн явж чадж байгаа гэх юм уу? Тэр чин цэвэрхэн байна гэдэг чин дотроо хагарал багтай байна гэсэн үг. Хагарал багтай байна гэдэг чин хүчтэй байж чадна гэсэн юм шиг надад санагдаж байна. Юуны төрөнд оролцоотой байх залуучуудаар Монгол улс маань дутж байна усаагаар шиг. Өнөөдөр дор бүрний активизмтай байх хэрэгтэй байна. Яа тэгэхээр өнөөдөр бидний нийгэм үнэн зүйлг болж худал хуурамгийн бүр ингээд далаа болцсон байгаа байхгүй. Худал хүмүүс нь ялаад байгаа юм шиг харагддаг. Угаасаа худал хүмүүс нь сайхан амьдарсаар л байдаг. Бүр сайхан амьдардаг гэх юм уу. Тэгэхээр залуучууд дор бүрнээ худал зүйлийн өдөөс үнэн байхыг эрхмэлдэг байх хэрэгтэй. Үнэн байхыгаа бусдаа түгээн дэлгэрүүлдэг байх хэрэгтэй. Зоригтой хилдэг байх хэрэгтэй. Чимээгүй өнгөрөө явж юусоо болохгүй. Худлын өөдөөс үнэн гэдэг зүйл бас байгаа шүү гэдэг тэр дуу хоолой байх нь хамгийн чухал цаг үе байгаа. Тэгээд үнэн хүмүүс нь олон шүү гэдгээ бас харуулж нэгдэх нь амар чухал байгаа юм шиг надад санагдаж байгаа. Чааваастаа би хэдэн мянган хүнд хүрэх юм бэ? За тэгвэл бодоод үзцгээе. Энийг үзэж байгаа 3,000 залуучууд. За ариун нөө 500 хүн үзлээ гэж бодъё. Энэ 500 хүн дор бүрнээ тийчгнээд дор бүрнээ үнэн зүйлийг тунхаглаад дор бүрнээ худлын өөдөөс чимээгүй байж чадахгүй зоригтойгоор өөрийн дуу хоолойгоо илэрхийлээд тэгж явсан тохиолдолд энэ 500 маань 1000 болох юм аа. Энэ 1000 маань ирээдүйд 2000 болох юм аа. Энэ 2000 маань дараачийн сонгуулиар 4 жилийн дараа 100,000 олцсон байхыг үгүйсэхгүй байхгүй да. 100,000 үнэн хүн байхад худал тэртээ тэргүй дийлдэгдэнэ. Худал хүмүүс нь тэртээ тэргүй арчигдана. Худал хүмүүс нь тэртээ тэргүй үн цэнэг болно. Тэгэхээр залуучуудаа би үнэхээр юу гэж уриалмаар байна уу гэхээр чимээгүй битгий суу. Чимээгүй зүгээр л битгий суу. Нэг хүнд ч ихсэндээ нөлөөл. Нэг хүнд ч ихсэндээ өөрийнх нь дуу хоолойг хөрөг үнэн талд үргэлж зогс. Тэртээ тэргүй одоо юу өөрчлөгдөх вэ гэж харж байгаа бол ялагдж байна гэсэн үг ээ. Бид нар өөрчилж чадна.
бид нар цөөхөн байгаа энэ үнэт зүйлтэй хүмүүсээрээ нэгдэж нэгнээ тойголж тийм үү, нэгнээ хайраар ундруулж, нэгнээ түгээн дэлгэрүүлж тийм үү, нэгдэж чадсанаар үнэн зүйлийн дуу хоолой хамтарч болж чадсанаар өнөөдөр үнэн байх хүмүүс нь илүү олоолаа болох юм а гэдгийг амар сайн ухамсарлаасай л гэж хүсэж байна. Нэрэг шүү. Сэгцаан богдын жишээ үнэн штэ. Тэр хүн авилгын мөнгөөр концерто хийгээд дээ штэ. Авилгын мөнгөөр контент хийгээд дээ штэ. Авилгын мөнгөөр өнөөдөр би дуу хоолойгоо илэрхийлж ингээд хүмүүсийн тархийг угаагаад дээ штэ. Үнэхээр өөрийнх нь дуу хоолойг илэрхийлмээр байсан юм бол тэр хүн шал өөрөөр үзэн штэ. Тэр хүн үнэхээр шудраг ёсны төлөө те нийгмийн төлөө энэ өөрийнх нь яриад байгаа те тэр хаанаас гарч ирсэн гэдээлээ тэр газрын залуучуудыгаа үнэхээр чин сэтгэлээсээ бодож байгаа юм бол шал өөрөөр тэр хүн ярих байсан штэ. Ерөнхий сайттай суучаад бүксийн долоогоод те долгоноод харваас те тэгээ суухгүй штэ. Зүгээр ирүүс харуул ухаанаар та нар бодоод үзэлтэй. Яагаад тэр хүнтэй тэгээд найзлаад байгаа юм бэ? Надад тус болж исэн ингээд чи хинт хамаатай юм бэ? Өнөөдөр тэр хүн арт түмнээс хулгай хийсэн хүн биш үү? Арт түмний хөлсөө туслуулж олсон тэр мөнгийг идээд сууж штэ. Хамтран идэгч нартаа бүр багц гаргацсан дуучин туурчин хийгээд тоглолт хийгээд яваад штэ. Тэр хүмүүсийг яагаад бойкотлохгүй юм бэ? Яагаад канселдахгүй юм бэ? Яагаад хамтраад байгаа юм бэ? Би энэ юмыг юусоо ойлгохгүй. Хэрвээ өнөөдөр бид нар тэ канцлыг үнэхээр хамтралын төвшөнд хүртэл аваачихгүй бол энэ лойвер энэ авилгалын мөнгөөр тансагладаг энэ инфлюенсерүүд хизээч арилахгүй. Энэ инфлюенсерүүд арилахгүй гэдэг чинь залуу үе тэдрийг үлгэрлж байгаа залуучууд худалдагдсаар байх болно гэсэн үг юм аа. Энэ ерөөсөө Сэгцаан богдын тухай асуудал биш аахгүй. Сэгцаан богдоос үлгэрлж байгаа 17-18 настай хүүхдүүд аахгүй. Өнөөдөр Сэгцаан богдыг рилийг 200,000 төгрөгөөр 2 удаа шеэр хийгээд 200,000 төгрөгөөр кашаар авж байгаа тэр хүүхдүүд өнөөдөр авилгалын хамсаатангууд болж өсөж байгаа аахгүй. Өнөөдөр тэд нар тэрнийгээ мэдхгүйгээр тийм зүйл рүү оруулж байгаа нь өнөөдөр Сэгцаан богдын буруу аахгүй. Өнөөдөр Монгол ардын намын буруу аахгүй. Ийм залуучуудыг өнөөдөр бид нар нийгэмдээ хөгжүүлээд байна. Өсгөө торниулаад байна. Юун арчилсан нийгэм, юун эрх чөлөө, юун тусгаар тогтнол, юун хайр яриад байгаа юм бэ? Өнөөдөр нэг basic үнэт зүйлтэй basic үнэн байх тухай тэр ямар ч ойлголтгүй бүр сэтгэхүйн деградацид орсон. Мөнгө л олчвол бүх юм болдог. Мөнгө л эвэл юугаач хамаагүй ярьдаг. Энэ зүйл хитрхийн normalize болоод байгаа нь өөрөө аюул байгаад байна гэдгийг амар сайн ойлгомоор байна. Тэгэхээр хизээч тийм хүмүүсийн тал битгий зогсоорой. Хизээч тийм хүмүүсийг битгий хаацаалаарай. Тэр хүн мундаг байсан, эс мундаг байсан, худалдагдсан бол худалдагдсан. Тэр хүн хулгайлсан гэсэн үг. Мэдлэггүйгээсээ болоод худалдагдж байгаа бол хогчин. Ёстой тэнэг байна гэж би хэлнэ. Тэгэд ийм хүмүүсийг нэгт канселдаг болмоор байна. Хоёрт үнний тал зогсдог болмоор байна. Үнэт зүйлдээ үнэнч байдаг баймаар байна. Үнэт зүйлдээ үнэнч байгаараа тунхагладаг баймаар байна. Эргэн тойрныхондоо маш их сүрэг юмнууд ирнэ. Дарамт, шахалт, гэр бүл дотроос ч ихсэн ирнэ. Гэхдээ тэрэндээ үнэнч байгаарай. Үнэнч байгаагаа бусдаа мэдүүлснээр бид нар цөөхүлээ бишээ бид нар олуулаа шүү гэдгийг амар сайн ойлгуулна. Тэгж ойлгуулсан цагт бид нар олуулаа болно. Олуулаа болсон цагт бид нар энэ нийгмийг үнэн рүү нэг алхам ойртуулна гэж бодож байна. Тэгээ тэмцлээ битгий хийзэж зогсоогоо.